Монгол, Хятад, Орос 3 улсын аялал жуулчлалын сайд нарын 9-р хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаан Дархан уул аймагт болсноор онцлогтой байлаа. Монголын талыг соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ундрам, Хятадын талыг соёл аялал жуулчлалын дэд сайд Ванжэнхуа, Оросын талыг эдийн засгийн хөгжлийн дэд сайд Вахруков нар төлөөлөн оролцлоо. 3 улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2031 он хүртэл сунгасны дараах онцгой ач холбогдол бүхий уулзалт боллоо. Талууд 2025 оны хамтын ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэн хил дамнсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, бонтын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлэх, 4 өдрлийн аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулах, дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлиг ашиглах чиглэлд нэгдсэн саналд хүрсэн юм а. Өнөөдрийн энэ уулзалтаар бид нар цайны замын аялал жуулчлалыг 3 улс дамнсан одоо 700 гаруй жилийн түүхтэй энэ түүхэн замын дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм одоо онцлог брендийг хөгжүүлэх чиглэлээр уулзж байгаа нь онцлогтой. За үүнээс гадна энэ цайны замын дагуу байгаа 2 аймаг буюу Дархан уул аймаг, Төв аймаг энэхүү цайны замын аялал жуулчлалын олон улсын холбоонд нэгдэх энэ хүсэлтэд бас өнөөдөр илэрхийлсэн байгаа. Энийг бол одоо цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны бүх гишүүдийн хурлаар бол хилцээд баталгаажуулдаг. 2024 он 800 гаруй мянган жуулчин хүлээж авсан. Үүний хамгийн олон жуулчин бол Бүгд найрамдах Хятад ард улсаас ирдэг. Дараагийн хамгийн олон жуулчин бол Оросын холбооны улсаас ирдэг. Тийм учраас энэ хоёр хөрш оронтойгоо аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай улсын хувьд маш одоо чухал ач холбогдолтой гэж хэлж болно. За үүнээс гадна аялал жуулчлалын одоо салбар бол маш хүртээмжтэй юм салбар. Энэ салбар хөгжснөөр маш олон жижиг дунд үйлдвэрлэл, бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчид за тэрч байтугай өрх гэрүүд бас энэ салбараас орлого олох ийм боломжтой байдаг. Тийм учраас энэ хүртээмжтэй салбарыг хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах нь манай улсын хувьд одоо маш өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Цайны замын сэргээн хөгжүүлэлт нь 3 улсын эдийн засгийн коридорын бодлого дэд бүтцийн төслүүдтэй уялдуулан хэрэгжих бөгөөд зам, төмөр зам гай логистикийн дэд бүтцийг шинжлэх, хил орчмын бомтуудыг нэгцгийн үйлчилгээний горимж шилжүүлэх зорилготой. Энэхүү төсөл хэрэгжснээр аялал жуулчлалын урсгал нэмэгдэж, зам дагуу жижиг дунд бизнесүүд, үйлчилгээний төвүүд, орон нутгийн эдийн засагт бодит төсөл тавьшрах боломж бүрдэх юм а. Энэ үеэр Монгол, Хятад, Орос 3 улсын аялал жуулчлалын сайд нарын 9-р хуралдааны хүрээнд 3 талын аялал жуулчлалын бизнесийн төлөөлөгчдийн уулзалт болсон. Нийт 192 зочид төлөөлөгчид оролцож, салбарын хамтын ажиллагаа, боломж, чиг хандлагын талаар санал солилцлоо. 3 улсын төрийн тэргүүн нарын 7 дугаар уулзалтаас хамтын ажиллагааны олон ажлууд ажил хэрэг болж байгаагийн нэг нь Монгол, Хятад, Орос 3 улсын аялал жуулчлалын сайд нарын 9-р хуралдаан юм а. Хуралдааны хүрээнд болсон уулзалтууд санал санаачлагуудыг цаашид хийх, ажлын явцад улам боловсронгуй болгоно гэдэгт итгэлтэй байна. 3 улсын жуулчид гэлтгүй даян дэлхийн жуулчдыг татан оролцуулах хэрэгтэй. Аялал жуулчлалын бизнес маш өрсөлдөөнтэй бизнес. Тиймээс чанар стандартыг онцгой анхаарах хэрэгтэй. Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 2016 оноос хойш жил бүр уламжлал болгон тасралтгүй үргэлжилж байна. Манай улс хуралдааныг 2018 онд анх удаа зохион байгуулж байсан бол энэ удаа 2 дахь удаага эх орондоо хүлээн авч байна. Энэхүү хуралдааныг зохион байгуулснаас хойш Монгол улсад хөрш орнуудаас ирсэн жуулчдын тоо 80% өснө нь 3 талд хамтын ажиллагааны бодит үр дүн гэдгийг салбарын төлөөлөгчид онцоллоо. Энэ удаагийн 9 дахь удаагийн Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нарын хурал нь 3 улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар тоглосон хамтын эерэг найрсаг эрч хүчтэй шинэлэг хамтын ажиллагааг өргөжүүлэх, 3 улсын эдийн засгийн коридорыг бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал үүрэг оройл авчирсан бас түүхэн чухал хурал амжилттай болж өрнөлөө гэж бодож байна. Бидний уламжил болон тогтсон энэхүү сайдрын хурлын механизм нь жил болгон зохион байгуулагдсанаар талууд болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд, хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчлалын салбарын хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлох хамтын ажиллагаа бэхжүүлэхэд чухал үүрэг оройлтой бидний нэн чухал хамтын ажиллагааны механизм билээ. Талууд дараагийн 10 дугаар хурлыг 2026 онд Бүгд найрамдах Хятад ард улсад зохион байгуулахаар тохиролцож, байршил хугацааг дипломат зүгээр харилцан тохиролцохоор боллоо.
Дархан уул аймагт болсон энэхүү 9-р хурал нь 3 улсын харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааг шин түвшинд хүргэж, цайны их замыг бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гол тэнхлэг болгон хөгжүүлэх эхлэлийг тавьсан түүхэн уулзалт боллоо.